Сайн байцгаана уу? Цэнхэр телевизийн өмнө сууж байгаа сурагчид маань хичээлээ хийхэд бэлэн байх гэж итгэлтэй байна. Өнөөдрийн хичээл маань арвтын бутархайг тоймлох. Арвтын бутархай тоймлох нь бүхэл тоог тоймлохтой адил болов уу, өөр болов уу? Энийг өнөөдөр бид хамтдаа мэдэж авцгаая. За багшийн гарт ийм тууз байна. За энэ туузаар багш нь дүрс бүтээе. Энэ дүрсний хүрээний урт нь хэд бол? За өөр дүрс задгай дахир шугам байна. За энэний урт нь хэд бол? Энэ хоёрын хүрээний уртууд нь адил байх болов уу, ямар байх бол? Мэдээж ижил урттай юм чинь адил байх. За энийг багш нь алдаар хэмжиж үзье. Багшийн алдаар бол нэг алд арай хүрэхгүй байна. Тэгвэл энийг алд шахам гэж хэлж болно. За тэгвэл энийг бүр хэмжиж үзье. Хэдэн сантиметр байгаа бол хэдэн метр байгаа бол та нар өөрсдөө баримжаалаарай. За багш нь нэг энд тогтооч. За 1 метр хүрэх болов уу? Эсвэл илүү гарах болов уу? За 1 метр маань 100 сантиметртай тэнцүү байдаг. За багшд нь энэ 1000 метр байна. За энэ метраар багш 1 метрийн хэмжээг харуулъя. За 100 см маань энэ байна. Тэгвэл энэ 1 метр. За энэ тууз маань тэгвэл 1 метр хүрэх нь үү? Илүү байна уу? За багш нэг энэ тэг дээрээс эхлээд хэмжиж үзье. 1 метраас илүү юм биш үү? Тэгвэл 1 метр гараа юм байна. За тэгвэл яг ямар хэмжээтэй байгааг багш нь дахиад үзье. За эндээс багш нь хараад 128 см байна. За тэгвэл дэвтэр дээрээ онцроо тавиад арвтын бутархай тоймлох гэсэн сэдвээ тавьсан баг. За нэгд нь энэ туусны уртыг бичье. Нэгдүгээр 128 см урттай тууз байсан байна. За тэгвэл энэ 128 см урттай туузыг хэдүүлээ. Бүхэл 128 гэдэг маань бүхэл тоо учраас тоймлж үзье. За нэг 100-ийн оронгоор тоймлъя. 100-ийн орны арын орны цифрыг бид нар хардаг. За арын орны цифр маань 2 байгаа. За энийг дугуулчих. Арын орны цифр маань 2 байна. За бид нар тоог тоймлохдоо энэ загварыг ашигладаг. Өөрөөр хэлэх юм бол тоймлох гэж байгаа орны арын цифр маань 5-аас бага бол хэвээрэнгээр нь 5-аас их бол нэгээр нэмэгдүүлдэг. Тэгвэл бидний 100-ийн орны ард байгаа цифр маань 2 учраас энэ хэвээрээ байх юм байна. Тэгвэл энийг бид нар тоймлохоор 100 см-тай гэж тоймлох нэ. 128 см. За арвтын орноор тоймлох гэж байгаа учраас бид нар арвтын орныхоо цифрыг олох ёстой. За арвтын оронд маань 2-ын цифр байна. За мөн арын орны цифрыг дугуулчих. Арын орны цифр маань 8 байна. За ийм учраас 8 маань 5-аас их учраас арвтын орон дээр нэгээр нэмэгдэнэ. Тэгэхээр 130 см-т ойрхон байна. Гэж бид нар бүхэл тоог тоймлдог шүү дээ. За тэгвэл хэдүүлээ хоёрт нь 128 см маань хэдэн метр, хэдэн сантиметр блэ гэдгийг бичиж та нар бол андахгүй мэдж байгаа. Тэгэхээр 1 метр 28 см. За 1 метр 28 см-ыг хэдүүлээ метр руу шилжүүлье. Тэгвэл 1 метр маань 28 см маань метр хүрэхгүй байна. Тэгвэл 1 метрт 100 см байдаг учраас 1 бүхэл 100-ны 28 метр гэж бичиж болох юм. Бид нар энгийн бутархай үзсэн шүү дээ. 28 метр. За тэгвэл 1 бүхэл 100-ны 28 метрийг энгийн бутархайгаа бид нар арвтын бутархайгаар илэрхийлье. Тэгвэл 1 бүхэл 100-ны 28 метр.
За тэгвэл 128 см-ыг бид нар ийм олон хэлбэрээр бичиж болж байна. За тэгвэл эндээс бид нар нэг бүхэл 128 гэдэг тоогоо сонгож авч тоймлж үзье. За 3 дугаарт нь нэг бүхэл 128 гэдэг тоог тоймлъя. За энийг яаж томилох вэ? За тэгвэл хэдүүлээ тоон шулуун ашиглая. Тоог томилохдоо бид нар тоон шулуун ашиглаж томилдог шүү дээ. За багш нь нэг тоон шулуун зураатгая. За нэг дурын тоон шулуун зуръя. За жоохон урт юу учраас жоохон уртхан тоон шулуун зурчих. За та нар бол харж байгаарай. За тоон шулуун маань хязгааргүй учраас хоёр талд нь хязгааргүй үргэлжлэн гэсэн тэмдэг тавьчих. За бид нарын тоймлох гэж байгаа тоо маань 1 бүхэл 128. Тэгвэл 1 бүхэл 128 гэдэг тоо маань 1 бүхэл 2 бүхлийн хооронд байгаа. Тийм учраас бид нар тоон шулууныхаа хуваарийг 1 бүхэл 2 бүхлөөр авъя. За тэгвэл 1 бүхэл ба 2 бүхлийн яг хагас нь 1 бүхэл 15. За яг хагасыг багшны тэмдэглэжээ. За тэгвэл тоон шулуунаа би бол 2 хуваацсан. 2 хуваасан буюу 1 бүхэл 15-ыг тэмдэглэжлээ. Нийт 10 хувай 1 бүхлийг. За тэгвэл баримжаалаад энэ зайг бид 5 тэнцүү хэсэг хуваах учраас за багшны ингээд 5 хуваач. Яг тэнцүү хэсгүүдэд хуваах ёстой. За энийг мөн 5 тэнцүү хуваач. Ингээд нийт бид 10 тэнцүү хуваалаа. За тэгвэл нөгөө 1 бүхэл 128 гэдэг тоо маань одоо хаана бичигдгүү гэхээр 1 бүхэл 128 маань 1 бүхэл 12-оос их юм байна. 1 бүхэл 13-аас бага учраас 11, 1 бүхэл 11, 1 бүхэл 12, 1 бүхэл 13 гэхээр энэ хоёрын хооронд байх нэ. Тэгэхээр 28 гэхээр нэлээд 30 руугаа төгсч очно. Тэгэхээр 1 бүхэл 128 гэдэг тоо маань энд бичигдэнэ. За энийг одоо бүхлээр томилъя. Бид 1 бүхэл 128-ыг бүхлээр томилохын тулд бүхэл оронд маань нэгийн цифр байна. За 1 гэсэн байна. Тэгвэл 1 бүхэлд ойрхон уу, 2 бүхэлд ойрхон уу гэдгийг тоон шулуун дээр харъя. За багш нараа өөр өнгөн шоогоор тэмдэглэж үзье. За 1 бүхэлд ийм зайтай байна. За 1 бүхэл 128 маань 2 бүхлөөс ийм зайд байна. Алинд нь ойрхон байна вэ? 1 бүхэлд ойрхон байна. Тэгвэл 1 бүхэл 128 гэдэг тоо маань 1 бүхэл 128 гэдэг тоо маань бүхлөөр тоймлохоор 1 бүхэл болж байгаа юм байна. За тэгвэл бид тоймлохдоо энэ арын орнуудыг бүхэл тоон дээр тэгээр тавьдаг. За тэгвэл гэж бичиж болно. За будрагаан хэсгүүд бүгд тэг байгаа учраас энэ тэгүүдийг заавал бичих албагүй дарсан ч болно. Зүгээр 1 бүхэл гэж бичиж болох нэ. За тэгвэл өөрөөр энийг зөрөөгөр нь тооцож үзье. Бид 10-ын бутархайг нэмэх хасах үйлдэлийг өмнөх хичээлдэр үзсэн байгаа. Тийм учраас 1 бүхэл 128 нь 1 бүхлөөс хэдий хэмжээний зайд оршиж байгааг тооцоолож үзье. За 1 бүхэл 128-аас 1 бүхлийг хасахын тулд бүхлийг харалдаа тавьж хасдаг гэж үзсэн. За бутархайн хэсэг байхгүй тохиолдолд тэгээр гүйцээж болно. За тэгвэл 8, 28. За бүхлийн цэг заавал харалдаа байх ёстой. Тэг нэгээс нэгийг хасахаар тэг. Тэг бүхэл 128-ийн нэгж зайд байна. За тэгвэл 2 бүхлөөс хэдий хэмжээний зайд хол байгааг харъя. 2 бүхлөөс 1 бүхэл. За 2 бүхэл гэдэг маань бид бүхэл тоог ард нь цэг тавьдаггүй. За 10-ын бутархайг нэмж хасахдаа бид тодорхой хэмжээгээр орон гүйцээхийн тулд цэг тавиад бичиж болно. 28. За тэг. За хасах гэж байна.
За тэгээд сасч болохгүй учраас урдаасаа бид нар зээлдэг. За цээжээрээ хасах юм бол 2 бүхлөөс 1 бүхлийг хасаа 1 бүхэл 1 бүхлөөс тэг бүхэл 128-ыг хасахаар тэг бүхэл 172 гэж хасч болно. За багнан бичлэгээр хасдаг шигэ хасч болно. Тэгвэл тэг бүхэл 172 хэмжээний нэгж зайд энэ маань байгаа юм байна. За энэ нь болохоор тэг бүхэл 128 гэсэн зайд байгааг эндээс харахад тэг бүхэл 128 тэг бүхэл 172-ын тэг бүхэл 128 нь бага учраас энэ ойр байна гэдэг нь батлагдаж байна. Бид нар мөн түрүүн бүхэл тоо тоймлсон шигэ тухайн тоймлох гэж байгаа орныхоо арын цифрыг бас ажиглал тоймлдог. За тэрүүгээрээ тоймлож үзье. 1 бүхэл 128 гэдгийг бид нар бүхлээр тоймлох гэж байгаа шүү дээ. За тэгэхээр бүхэл маань энд байна. За бүхлийн орныг арай өөрөөр тэмдэг юу ачи. За энд ингээд тодруулчих. За арын орны цифр маань 2 байна. За тэгвэл бүхэл тоон дээр бид нар арийнхын цифр маань 5-аас бага байх юм бол хэвээрнгээр нь бичдэг. Тэгвэл энэ нэг бүхлийн ард байгаа 10-ны хэсэг нь 2 гэсэн цифр байгаа учраас бид нар энэ ойролцоогоор 1 гэсэн бүхэлд ойр байна гэж байна. Тэгэхээр нэг бүхэлд ойр гэдгийг бид нар хэд хэдэн янзаар энд үзүүллээ. За тэгвэл дахиад бид нар 1 бүхэл 128 гэдэг тоогоо за дараа нь багш нь 4 дахь ажил нь 1 бүхэл 128 гэдэг тоог 10-ны хэсгээр томилъя. За тэгвэл 10-ны хэсэг гэдэг 10-ны хэсэг маань энэ 2-ын цифр байна. За энийг мөн тоон шулуун дээрээ тэмдэглэж харъя. За тоон шулуунаа яг түрүүнийхтэйгээ адилхан бид нар 1 бүхэл 2 бүхлийн хооронд тэг бүхэл 128 маань байгаа. За энэ яг хагас дээр нь 1 бүхэл 10-ны 5 гэдэг тоо маань байгаа. За энэ үнийгаа бид нар түрүүн 10 тэнцүү хуваасан байгаа. Нийт юугаа за ингээ багш нь 10 тэнцүү хуваач. За тэг бүхэл 128 гэдэг тоо маань 1 бүхэл 128 гэдэг тоо маань энд байрлаж байсан. За энийг одоо бид нар 10-ны хэсгээр тоймлох гэж байгаа. Тэгвэл хэдэн 10-тад ойрхон байна вэ гэхээр 1 бүхэл 10-ны 2, 1 бүхэл 10-ны 3 гэдэг хоёр тооны дунд оршиж байгаа. Тийм учраас 1 бүхэл 10-ны 2 маань энд байна. За 1 бүхэл 10-ны 2 маань энд байна. Тэрнээс ийм зайд оршиж байна. 1 бүхэл 10-ны 3-аас ийм зайд барьдаж байгаа юм байна. Эндээс харахад 1 бүхэл 10-ны 3-таа илүү ойрхон байгаа юм байна. Тэгвэл 1 бүхэл 128 гэдэг тоо маань ойролцоогоор 1 бүхэл 10-ны 3 юм байна. За 1 бүхэл 128 гэдэг тоог томилъя. За 10-ны хэсгээр томилох гэж байгаа учраас 10-ны хэсгийн оронгоо бид нар их сайн харах ёстой. Эхлээд оронгоо олох ёстой. За дараагийн арын орн нь 8-ын цифр байна. Тэгвэл 8 маань 5-аас их учраас 2 10-т маань 10-ны хэсэг маань 2 байсан бол 1 нэмэгдээд 1 бүхэл 10-ны 3. За тэгвэл 1 бүхэл 128 маань 1 бүхэл 10-ны 3-т ойрхон байна. Эндээс харахад бүхэл тоог томилох 10-ын бутархайг томилох 2 маань адил юм шиг харагдаж байна. За бас нэг жишээн дээр авч үзье. За 5-т нь за 1 бүхэл 1284 гэдэг тоог авъя тэгвэл. За энэ тоог хамтдаа томилъя. За хаагур томилох юм гэхээр 100-ны хэсгээр томилъя. За 100-ны хэсэг гэсэн учраас бутархайн хэсэгт байна. 100-ны хэсэгт маань 8-ын цифр байж байна. За 100-ны хэсгийн арын оронд 4-ийн цифр байна. 4 маань 5-аас бага учраас
8-ын цифр маань хэврээ бичигдэх нь. Тэгэхээр 1 бүхэл 128 гэж тоймлогдох нь. За энд нэг юм анхаарахад 100-ны хэсгээр тоймол гэсэн бол бидний тоймлож байгаа тоо маань 100-ны гэсэн тоогоор бичигдэнэ. За энэний ард бид нар тэгээ тавьж бас болно. Тэгээ тавьсан тохиолдолд бутархай нь тэгээр төгссөн байх юм бол тэр цэгийг бичихгүй орхиж болдог. Хэвээ бичсэн тохиолдолд дарчиж болдог. Тэгэхээр тэрнийг байхгүй гэж үзэх юм бол 1 бүхэл 100-ны 28 гэж тоймлогдох нэ. Ер нь яагаад энэ тоймлох гэдгийг үзээд байгаа юм болов? Биднэрт ямар хэрэгтэй юм бол? Жишээлбэл нэг болгон дээрс гэдүүлээ хамтдаа харъя. Ээж 12 100-ны 25 кг анс 6 бүхэл 18 кг чацарга нь худалдан авчээ. Ойролцоогоор ээж хэдэн килограмм жимс худалдан авсан бол за та нар дотроо ойролцоогоор хэдэн килограммыг тооцож үзээрэй. Эндээс харахад бид нар заавал ээж тэдэн килограммд тэдэн бүхэл тэдэн килограммыг авсан байна гэж наривчлж бодож нэмэхээс илүү ойролцоогоор бид нар баримжааж, ойролцоо гэдэг маань баримжаалаад өөрөөр хэлэх юм бол 12 бүхэл 100-ны 25 кг-ыг ойролцоогоор бид нар 12 кг. Нөгөө бид нар 12 бүхлийн ардалд 2-ын цифр байгаа гэдгийг хараад томилсон ч болно. Тэгвэл энэ маань ойролцоогоор 12 кг анс авсан юм байна. 6 бүхэл 10-ны 8 кг чацарга нь авсныг бараг 7 кг-ыг авсан байгаа учраас ойролцоогоор бид нар энийг 7 кг чацарга нь авсан гэж болох нь. Тэгвэл энэ хоёр нийлээд 19 кг. Ээж тэгвэл нийт 19 кг жимс авсан юм байна. Тэгвэл энэ 19 кг-ыг ч гэсэн бид нар 19 гэхгүйгээр ээж 20 орчим кг жимс авсан гэж бас хэлж болно. Тэгвэл эндээс харахад бид нар юм болгоныг бүр наривчилсан тоогоор бодохгүй маа гэхэд баримжаалж хэлж байдаг. Тэрнийг л бид нар энэ математикийн хичээл дээр тоймлох гэдэг хичээлээр үзээд байгаа. Тэгэхээр энэ тоймлох гэдэг маань нэмийг заавал нарийн тооцоогоор баримжаалж хэлэхэд ашигладаг ийм зүйл юм байна. Ийм учраас бид нар энэ хичээл маань биднэрт үр дүнтэй ашигтай хичээл байгаамаа. За үүнийгээ илүү баттгаад хэдүүлээ сурах бичгээр ажиллая. За 5 дугаар ангийн маань математикийн сурах бичиг маань энэ байгаа. 68 дугаар хуудасаа нээгээрээ. За 68 дугаар хуудасны 334 дугаар дасгал дээр ажиллая. За номынхон 334 дээр энэ дасгал байгаа. Багш нь зөвхөн дасгалын эхний 2 тоог авчлаа. За хамтдаа томилъё. За 6 бүхэл 1347 гэсэн тоог за 100-ны хэсгээр томилъё. За 100-ны хэсгээр томилохын тулд бид нар 100-ны хэсгийнхаа хаанд байгааг олох ёстой. За 100-ны хэсэгт маань 4-ийн цифр байна. За 100-ны хэсгийн арын орны цифр нь 7-гийн цифр байгаа учраас 100-ны хэсгээр тоймлоход хэд болох вэ? Та нар боддоо. За 6 бүхэл 100-ны 34 болох уу 5 болох уу? Тэгэхээр энэ 7-гийн цифрээс хамаарч байгаа учраас 7 маань 5-аас их учраас 35 болно. За 6 бүхэл 1347-гоо 10-ны хэсгээр томилъё. За 10-ны хэсэгт маань 3-ын цифр байна. За түүний арын орн 4-ийн цифр байгаа учраас бид нар 6 бүхэл 10-ны 3 болох нь. Хэвээрнгээр нь тавьсан. За бүхлээр томилъё. Бүхлийн хэсэгт маань 6 гэсэн цифр байна. 6-гийн маань арын цифр нь 3 байгаа учраас мөн бүхлээр томилоход 6 бүхэл болох нэ. За ингээд 10 бүхэл 100-ны 1208 болон бусдын гэрийн даалгаварт бие дааж хийгээрэй. За өнөөдрийн бидний 10-ын бутархайг тоймлох гэдэг маань бүхэл тоог тоймлохтой яг адилхан байдгийн байна. Тоог тоймлохдоо эхлээд тухайн тоймлох гэж байгаа орноо заавал эхэлж харна. Дараагаар нь аргын орны цифр нь 5-аас их байна уу, бага байна уу гэдгийг хараад 5-аас бага байх юм бол тухайн орны цифрыг хэвээрнгээр нь бичнэ. Их байх юм бол нэгээр нэмэгдүүлж бичиж тоймлдог. Энэ нь бол яг 10-ын бутархай тоймлох бүхэл
бүхлийг томилох хоёр адилхан юм байна гэдгийг мэдэж авлаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт хүсье.